Хоол идсний дараа ихэвчлэн ходоод гиз, горох, цанхаах мэдрэмж төрнө. За хэхрүүлнэ, гулгуулна. Тэгэхээр за бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За дараагийнхаа нэг ээлжид бичлэгээр би өнөөдөр ходоодны хатан гэршлийн талаар ярих гэж байна. Яа нэлээд олон хүмүүс энэ талаар яриад өгөөч гэсэн юм хүсэл тавьсны дагуу ярьж байгаа. За тэгэхээр эхлээд хатан гэршил гэдгийг ойлгуулахаас өмнө эхлээд бид нар хоол боловсруулах зам, за тэр замын хамгийн дотор талын сас бүрхүүлийн тухай заавал ярих шаардлага гарч ирдэг. За тэгэхээр ер нь бол хоол боловсруулах эргэтэн тогтолцооны ихэнх өвчлөл нь энэхүү одоо 9-10 м уртын хоол боловсруулах зам, тэр замын одоо сас бүрхүүлийн гэмтлээс үүсч идэг. За тэгэхээр хоол боловсруулах замын сас бүрхүүл гэж юу вэ гэхээр дотор талынх нь одоо хүндийд байгаа хамгийн одоо дотор гадарга буюу хучуур эсүүдээс тогтох тэрхүү чиглэг, тэр давхарх хэсгийг л бид нар сас бүрхүүл гэж ойлгож байгаа. За энэхүү сас бүрхүүл нь ер нь ямар үүрэгтэй байдаг вэ гэхээр үндсэн 3 үүрэг байгаа л да. За нэгдүгээрх нь болохоор ялгаруулах үүрэгтэй. Тэгэхээр хоол боловсруулах замын сас бүрхүүл нь ийм чиглэг, салсархаг ийм бодис ялгаруулдаг. За түүнээс гадна хоол боловсруулахад оролцдог ферментүүд, за ямар хэмжээтэй одоо хоол боловсруулах фермент хүчил зэргийг ялгаруулах уу гэдгийг зохицуулж яадаг юм дааврыг ялгаруулах ийм үүрэгтэй байдаг. За дараагийнх нь үүрэг нь болохоор шингээх үүрэгтэй. За бидний хоол хүнснээс орж ирсэн шимт ижилийн бодисыг тэр сас бүрхүүлийн одоо тусламжтайгаар бидний цусны эргэлт рүү оруулж шимт ижилийг өөртөө авах ийм одоо үүргийг гүйцэтгэдэг. Дараагийн нэг чухал үүрэг нь болохоор хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр бидний эзэн уусан хоол хүнс маань тодорхой температуртай, тодорхой ийм бүтэцтэй, хатуу янз бүрийн хуурай байгаа шүү дээ. Тэгэхээр тэр бүхнийг боловсруулдаг химийн болоод механикийн боловсруулалтын үед үүсэх янз бүрийн гэмтлээс өөрийнхөө доотлолт нь оршиж байгаа давхаргууд болох салтын доодох давхарга, булчин давхарга, за тэгээ хамгийн гадна талд нь байдаг гялтан хайлс гэж байгаа. Тэгэхээр тэдгээрийг хамгаалах үүргийг бол сас бүрхүүл гүйцэтгэдэг байна. Хэрвээ сас бүрхүүл гэмтвэл хүнд ямар шинж тэмдэг, ямар зовир мэдрэгдэх вэ? За нэгдүгээрт бол цээж хорсдог. За тэгээд ерөнхийдөө ходоод аюулгаа орчим хүндөөрлөн, хоол идсний дараа ихэвчлэн ходоод гиз, горох, цанхаах мэдрэмж төрнө. За хэхрүүлнэ, гулгуулна. Тэгэхээр тэр одоо хэхрүүлж байгаа байдал нь болохоор эзэн хоолныхоо ам дүнрээр юм уу эсвэл зүгээр хийгээд хэхрүүлдэг. Тэрнээс гадна аманд бол одоо янз бүрийн хүчиллэгч юм уу эсвэл эсэглэн ийм гашуун амд амтагдана. За тэгээ гэдэс өвдөн, гүйлгэн, өлөн үеийн өвдөлт гэж бас байдаг. Хоол идэхээр зовир номддог мөртлөө яг өлөн үед бол өвдөх юм одоо өвдөлт мэдрэгддэг. За янз бүрийн хуурц хийж үлсэн, шарсан хоол юм эсвэл хүчиллэг хоол идэхээр өөр таагүй мэдрэмж төрж байх юм бол таны сас бүрхүүл бүрэн бүтэн байдлаа алдаад тодорхой хэмжээгээр гэмтсэн байна гэсэн үг байдаг байна. За тэгвэл бид нар сас бүрхүүл гэмтсэн бол одоо хизээд нь түүнийг зайлшгүй одоо өөрөөр нь биш тийм ээ тодорхой арга хэмжээ аваад нөхөн төлжүүлэх шаардлагатай болдог байна. За хэрвээ танд тийм ээ ходоодны өрөвсөл 12 хуруу гидсний өрөвсөл, за ходоод 12 хуруу гидсний шалбархаа шарах, за улаан хоолой дээр бас тодорхой өрөвсөл үүсээд шарах үүссэн байвал, за тэгээд сөөргөөнүүд байгаа. Ходоод улаан хоолой сөөргөө, түнх зэлгүүрийн сөөргөө, цөсний сөөргөө гэд эдгээр сөөргөөнүүд үүссэн байгаа бол за цаашлаад нарийн, бүдүүн, шулуун гидсний өрөвсөл шарах гэсэн ийм онш хэрвээ танд тавигдсан байгаа бол та хоол боловсруулах замынхаа сас бүрхүүлийг зайлшгүй нөхөн төлжүүлэх, эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ гэсэн үг. Та анхаарлаа түр хандуулна. Би танд нэг вебинарын зар хүргэх гэж байна. 4 сарын 27-ны хагасаа өдөр бид нэр ходоод гидсээ эмгүү ангаа гэдэг ээлжид нэг 2 цагийн вебинараа явуулах гэж байна.
Хэрвээ та хотоодны улаалт үрвсэлтэй, хотоодны шалбархай шархлаатай, мөн хотоодны хатан гэрчлэлтэй байгаа бол танд энэ вебинарт өгөх мэдээлэл хэрэгтэй байх болно. Тэгэхээр нөхөн сэргээх эмчилгээний үед эмчилгээний үр дүнг сайжруулах, дэмжих, за мөн эдгэрэлтийг түргэсгэх, өвчин дахихаас урьдчилан сэргийлэхэд тустай зөвлөмжүүдийг бид энэхүү вебинартаа багтаасан байгаа. За мөн хеликобактерийн халдвартай хүмүүсийн хувьд болохоор бактерийн эсрэг эмийн эмчилгээ хийлгэж явах явцдаа мөн эмчилгээгээ хийлгээ дуусгасныхаа дараа эмийн гаж нөлөөг багасгаад эмчилгээний үр дүнгээ цааш нь өргөжлүүлээд хадгалахад хэрэгтэй тэрхүү зөвлөмжүүдийг мөн бас оруулсан байгаа. За бидний хувьд бол сүүлийн 7 жилийн хугацаанд нийтдээ 5000 гаруй хүмүүст хотоод гидсний нөхөн сэргэх зөвлөгөөг шимт хичээл судлал хоол зүйн ухааны үндсэн дээр өгч өөрсдийнхөө хуримтлуулсан туршлагаасаа энэхүү вебинартаа оруулсан энгийн өдөр тутамдаа хэрэгжүүлж болох ийм практик ийм зөвлөмжүүдийг бол багтаасан байгаа. За вебинарын сэдэвт болохоор хоолны зөвлөмжийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьж өгж байгаа. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнээс сонголт зөв сонгоно гэдэг бол энэ хотоод гидсний асуудалтай хүмүүсийн хувьд эргээд хэвийн байдалд нь оруулахад хамгийн чухал байр суурийг эзэлж яадаг. Тийм учраас эмчилгээний үед хэрэглэхэд зохистой ээлтэй эм хүнс болон мөн эмчилгээний үед төр хугацаагаар хязгаарлах хотоод гидсний салстыг зочроодог тэрхүү бүтээгдэхүүний талаар маш дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгнө. За мөн хүмүүсийн хүсэлтээр бид нэр хоолны шингэцийг сайжруулдаг шимтэй тэгээд тижээллэг эм хоолны жоруудыг бас энэхүү вебинартаа бол оруулсан байгаа. За мөн түнчлэн хотоод гидсний асуудалтай хүмүүсийн өдөр тутамдаа мөрдөх энэ дэглэмүүдийг бид нэр танилцуулахаас гадна хотоод гидс яг өвдөд байгаа ийм хүмүүсийн хувьд өвдөлтөө намдаах энгийн аргуудыг бас оруулсан байна. Хэрвээ та вебинарыг сонирхоод мэдээллийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэж байгаа бол комент хэсэгтэр 1 гэд бичээрэй. Бид нэр энэ бичсэн хүмүүсийн хувь чатаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Сас бүрхүүлийг нөхөн төлжүүлэх эмчилгээ юунаас эхлэх вэ гэхээр хамгийн ихэнд бол яагаад гэмтээд байна, ямар учир шалтгаан цаана нуршиж байна, мөн ямар хүчин зүйлсүүд нөлөөлж ийн гэдгийг мэдхээс эхэлдэг. За тэгвэл сас бүрхүүлийг гэмтэх үндсэн шалтгаан нь болохоор бидний өөрөөс хамаарах болон биднээс хамаарахгүй гэсэн хоёр ерөнхийдөө үндсэн бүлэгт хувааж болно. За тэгвэл өөрөөс хамаарах тэр шалтгаан нь юу байх вэ гэхээр мэдээж хоол хүнснээс болно. За та бүхэл хатуу хоол идэх, хуурай хоол идэх, эсвэл таны идж байгаа хоол хүнсэн дотор таны хотоодны салс бүрхүүлийг зочроодог, өрөвсүүлдэг, өдөөдөг тийм хүнсний бүтээгдэхүүнийг та хэрэглээд байх юм бол эсвэл таны хотоод гидсэнд шингэхгүй зохицохгүй байгаа тийм хоол хүнсний бүтээгдэхүүн идээд байвал энэ нь таны салс бүрхүүлийг гэмтээ. За дараагийнх нь мэдээж хорт зуршлууд орж ирнэ. Тэгэхээр согтууруулах ундаа, за кофе бас тодорхой хэмжээгээр нөлөөлдөг, мөн тамхи. За эдгээрийг тогтмол хэрэглэх нь бидний салс бүрхүүлийг гэмтэх томоохон хүчин зүйл болж идэг. За хеликобактерийн халдвар болон бусад шимэгчүүд байна, нянгууд байна, эдгээрээс орж бидний гол боловсруулах салс бүрхүүл гэмтдэг, өрөвсдөг. За бидний хэрэгжилж байгаа эм бэлтгэлүүд тухайлбал юм бол өвчин намдаах юм, халуун бууруулах юм. За мөн төмрийн бэлтгэлүүд ялангуяа 2 валенти төмрийн бэлтгэлүүд ордог. За аскорбены хүчил, С витамин, за цаашлаад кальцийн бэлтгэл, дааврын эмнүүд бас ордог. За мөн тухайн хүний хувьд бол ямар нэгэн байдлаар вирусын гаралтай өвчлөл ханиа том уу ч юм уу тийм ээ вирусын гаралтай өвчлөлөөр өвдсөний дараа бол ерөнхийдөө хотоод гидсний састууд бол өрссөн байдаг. За биднээс хамаарахгүй хүчин зүйлүүд нь юу ордог вэ гэхээр мэдээж удамшил орж ирдэг, насжилт орж ирдэг. За ялангуяа 50-аас дээш насны хүмүүст бол хотоод хоол боловсруулах замын хямрал илүү их өртөх хандлагатай байдаг. За тэрнээс гадна тухайн хүний өөрийнх нь аутоиммуны өвчин гэж байгаа. Тэгэхээр дархлааны эсүүд нь буруу ажиллаад өөрийнхөө эсүүдийг танихгүйгээр гэмтээдэг. За ингэж гэмтэх тэр байн болохоор бидний хоол боловсруулах замын салстууд ордог. За тухайлбал юм бол бидний хотоодыг хатангуушуулдаг, гидсийг хатангуушуулдаг. Тэгэхээр эдгээр өвчлүүд нь мөн салстыг хэмжээгээр гэмтэх нэг шалтгаан болдог байгаа. За хэрвээ хотоодны салст бүрхүүл гэмтвэл юунд хүрэх вэ? За бид нар хотоод эрүүл хүний хувьд бол хотоодны салст бүрхүүл эрүүл гэж үздэг. Тэгэхээр салст бүрхүүлийн ямар байгаагаас танд ямар хотоодны өвчлөл үүсэх вэ гэдг нь тодорхойлогддог. За тэгвэл хотоодны өрөвслээс ахуулаад хотоодны хорт хавдар хүртэлх өвчлөлийг бид нар тодорхой үе шатуудад бол хувааж болно. За хамгийн эхлээд бол бид нар хотоод эрүүл
хотоодны эрүүл саст бүрхүүл байна. За тэгэхээр хотоодны саст бүрхүүл цоо эрүүл байгаа ийм хүний хувьд бол хотоод эрүүл гэж үзнэ. За ямар нэгэн байдлаар өмнөх хэлсэн шалтгаануудын улмаас хэрвээ хотоодны сас бүрхүүлийг гэмтээсэн бол шууд хатангашдаггүй эхлээд өрөвснө. За тэр өрөвсөл нь болохоор архагшдаг. За энэний дараагаар одоо гидсний эдийн солигдолгүй хотоодны хатангашил гэж байдаг. За энэ хатангашил нь болохоор дотроо хотоодны аль хэсэгт хамарснаас хамаарат 6 одоо үе шат явагдав. Тэгэхээр хотоод эхлээд ноглуурын үе шатанд одоо хатангашсан байх юм бол 1. За тэгээд цаашлаад хотоодны гарах хэсгийг хамарсан, хотоодны их бие хэсгийг хамарсан. За тэгээд бүр хотоодны ёроол хүртэл буюу хотоод бүхэлдээ хатангашдаг. За энэний дараагийн одоо өвчлөл нь болохоор гидсний эдийн солигдол гэж байгаа. Тэгэхээр хотоодны бочуур эдүүд нь нарийн гидсний эдээр солигдох юм уу эсвэл бүдүүн гидсний эдээр солигддог. Тэгэхээр хотоод өөрийнхөө булчирхай эсүүдийг алдаад, булчирхай эсүүд нь цөөрөөд, хоол боловсруулдаг, хүчил ялгаруулдаг тэр фермент хүчлүүд нь одоо баг ялгардаг болоод тэр хүчил ялгаруулдаг эсүүд нь цөөрсөөр байгаад оронд нь гидсний хочуур одоо эдүүд ургаж байгаа энэ асуудлыг болохоор бид нэр гидсний эдийн солигдол гэж байгаа. За энэний дараагаар болохоор одоо эсийн хувирлууд явагдана. Тэгэхээр эсийн гаж хувирлууд нь явагдаад дараагийн шатнд болоод хотоодны хорт хавдар гэдэг өвчлөл бий болж байгаа. Та хотоодод урандуулаад эмч танд хотоодны хатангашилтай байна гэдээ онш тавьсан байгаа бол дүгнэлтээ хараараа тэн дээр одоо C үсэгтэй C1 2 3 эсвэл Ö үсэгтэй Ö 1 2 3 гэх мэтчлэн ийм томьёолоор тавьсан байдаг. Энэ нь таны хотоодны аль хэсэг хатангашсан байгааг тодорхойлдог. Мэдээж энэ тоон ихсэх тусмаа таны энэ өвчин олон эсүүдийг хамарсан одоо талбай томорсон байна л гэж ойлгох нь шүү дээ. За ер нь бас одоо дурангаас гадна ерөнхийдөө хотоод хатангашсан хэсгээ тодорхойлуулах хэд хэдэн арга байдаг. За энэ нь болохоор хамгийн энгийн нь болохоор цусан дах писиноген болон гастрин гэдэг эдгээр үзүүлэлтүүдийг үздэг. За тэгэхээр писиноген гэдэг нь болохоор одоо мах уургийг задлагдаг певсины урдал фермент болох одоо нэгэн төрлийн одоо задлагч бодис байгаа. За тэрнээс гадна хотоодны хүчлэлийг хэр хэмжээнд ялгарх уу гэдгийг удирддаг гастрин гэдэг даавар. Тэгэхээр энэ хоёр үзүүлэлтээр таны хотоод хатангашсан байна уугүй юу гэдгийг анхан шатнд бол хотоодод урандуулбуугаар тодорхойлох боломжтой байдаг. За тэрнээс гадна одоо 24 цагийн одоо pH хэмжүүр гэж байдаг. Тэгэхээр 24 цагийн туршдаа таны хотоодны хүчил хэр зэрэг ялгарч байгааг тодорхойлдог ийм бас шинжилгээнүүд байгаа. Тэгэхээр Монголд бол бас энэ шинжилгээг хийдэг болчихсон байгаа. За мөн таны цусан дотор байгаа одоо эсрэг биетүүдийг тодорхойлно. Тэгэхээр энэ нь ялангуяа аутоиммуны гаралтай хотоодын хатангашил үүссэн байна уугүй юу гэдгийг мэдхэд хамгийн зохимжтой байдаг. Тэгэхээр энийг бол бид нэр цуснасаа энэ шинжилгээг бол өгч болдог. За мөн одоо хеликобактерийг амьсгалын одоо сорилоор тавиулах энэ онцлогоо маань бас мөн адилхан хотоодны өрөвсөл, хотоодны хатангашилыг тодорхойлоход оролцдог нэг төрлийн шинжилгээ байгаа. За мөн хавсараад та хэвлийн эхо хийж болно. Тэгэхээр хэвлийн эхогоор хэрвээ одоо цөсний өтгөрөл, цөсний нугаралт гэх мэтчлэн одоо цөсний замын асуудал байгаа бол энэ нь эргээд бас хотоод руу тэр хоол боловсруулдаг гидсний шүүрлүүд орж ирснээс болоод хотоод хатангаших нэгэн одоо шалтгаан болдог учраас энэ шинжилгээг бол бас давхар хийх шаардлагатай болдог. За манай дээр болохоор одоо хоол боловсруулах замын асуудалтай хүмүүс нөхөн сэргээх эмчилгээ хийх зорилгоор хурж ирдэг. Тэгэхээр бид нар бол эмийн бус эмчилгээ хийдэг. Тэгэхээр энэ эмийн бус эмчилгээ нь ямар учиртай байдаг вэ гэхээр таны биед байгаа одоо хоол боловсруулах үйл ажиллагааны доголдоод байгаа тэр үйл ажиллагаа хэвийн болоход шаардлагадах одоо тэрхүү зөвлөгөөнүүдийг бол бид нар өгч явдаг.